Сайн байцгаана уу? Дүүрэн таарат байна. Өнөөдрийн уншлагын маань сэдв бол 4 сарын ерөнхий төлөв 4 сард биднийг юу хүлээж байна гэдгийг өнөөдрийн мэргээрээ харах гэж байна. 3 сонголттой. Эхний сонголт Чигнэл ягаа өнгийн лав. Тэгээд руна үзрөөсөө сонгосон байгаа. Энэ хамгаалтын руна минь гарч ирээд тэгээд дахиад алт хийгээд гарч ирээд харна. За гарч ирэх ёстой байна гэд авч үлдсэн байгаа. Өмнө бичлэгээ маань үтсэн хүмүүс ивэл хамгаалтын рунаг таньжээж магадгүй. Гэхдээ заавал өмнөх бичлэгтэр байсан сонголт гэхгүйгээр өөр сонголт хийсэн ч болно шүү. Харж байгаа татагдсан хүзрөө юм уу өнгийн лагаа сонгоорой. Ногоо өнгийн лаг. 2 дугаар сонголтын хүзэр. 3 дээр улаан өнгийн лаг. 3-ын хүзэр. За тэгээд бичлэгээ зогсоож байгаа юм уу? Өнгнүүдийг юм уу хүзрүүдийг харж байгаа. Тэл нэг сонголтоо хийгээрэй. За энэ бол хамгаалтын руу тэмдэг. Та өөрийгөө гадаад орчимны ямар нэгэн зүйлээс хамгаалаарэ гэсэн тиймэрхүү тохиож магадгүй хамгаалал танд хэрэгтэй байна. Та өөрийнхөө мөн чанар амьдралын чиг зорилго юу ч хамгаалж болно. Хүссэн зорилгоо хин нэгэн амьдрал таны нөлөөлөх гээд байх юм бол тэр нөлөөллүүдийг өөрөө хамгаалаарэ гэсэн тийм тохио байх. Хүзрүүдээ өмнө хайлаад бэлдсэн байгаа. Магадгүй хамгаалтын рунан та ингээд хүний үгээр ч юм уу тийм биш. Магадгүй надад нэг тиймэрхүү үгнүүд орж ирж байна. Бусдын бодлоор биш өөрийнхөө бодлоор байгаараа ч юм уу хамгаалалт гэдгийг бол юугаар ойлгож болно. Тэгэхээр өөрийгөө гадны нөлөөллөөс хүмүүсийн бодлоос ч юм уу их хамгаалалтууд зөндөөгөө. Тэгэхээр өөрийгөө бусдаас хамгаалдаг байгаарай гэсэн иймэрхүү зөвлөгөө өдөр 4 сард гарч ирж байна. Тэгээд эрэгтэй үдчихвэл маш тийм ер нь эрч хүчтэй энэ сар эхэлж ах шиг байна. Хийх бүтээх маш их хүсэл эрмэлзэлтэй. Бодсон сансан зүйлдээ хүрсэн магадгүй хүрээгүй байгаа бол энэ 4 сард танд маш хүрэхэд маш тийм чухал сар байх юм байна. Тэгээд хэцүү болохгүй байгаа сэтгэлийн шарах тийм завиуруудаа таныг хэцүү хүндүрлсэн эсвэл ямар нэгэн байдлаар хүнд тийм нэг юм араасаа хутгалуулсан ч юм уу ингэх ёсгүй байсан штэ, тийм эсгүй байсан штэ гэсэн ийм мэдрэмж авсан байгаа бол энэ мэдрэмжээсээ өөрийгөө чөлөөлөхийг оролдоод үзээрэй. Тэр мэдрэмж чинь тэр авсан тэр үйлдэл дахиж таны амьдралд автагдахгүй. Дандаа хүмүүсээс эвгүй тухгүй онцгүй мэдрэмж авна гэж бол хэзээч байхгүй. Нэг тийм мэдрэмж өгж байгаа хүн байхад дараагийн хүн дахиад өөр гоё сайхан мэдрэмж өгөх тийм хүн байгаа шүү. Юмыг гоё өнгөлгөөр хараарай. Ингээд би нэг хүнд итгэцэн ч юм уу, хамаг юм ярьсан ч юм уу, янз бүрийн итгэл үнэмшиллээ чинь нэг эвдэх зүйл гарч ирсэн бусдад жоохон гомдлох зүйл гараад ирсэн бол тэрнээсээ өөрийгөө чөлөөлөөрэй гэсэн тиймэрхүү зөвлөгөөг өгч байна. Тэгээд сэтгэл готролд ороод жоохон
жоохон одоо гутарлаа жоохон одоо нөгөө нэг алкоголын төрлийн мууч ч юм уу те. Тэгж тайлах гээд байгаа юм биш үсттэй. Тэгэхээр тэрний оронд сайн найз нөхөр ч юм уу, сайхан гэр бүл ч юм уу, өөрийнхөө ойр дотно гэсэн тэр нэг хүнтэй аяйгүй сайхан яриаг өрнүүлээд өгөх юм бол таныг одоо хийцэн зорьсон байгаа юм чинь зорьсон юм байгаа ч гэсэн тэрэндээ яг босоод хөдлөх чадвар одоо тий чадалчин дутаад байвал тэр ярьслага танд айгүй хүч өгнө. Тэгээд таны хийсэн одоо зүйл чинь ингээд одоо байрын суурьаар явах юм бол мэдээж ингээд дөрвөн талдаа багандаа байж байр босно те. Хийж бүтээсэн зүйлийг чинь дөрвөн баг нь босцоо. Одоо босод зүйлүүд нь маш чухал дөрвөн одоо зүйл нь босцсон байхгүй. Дөрвөн баг нь гэдэг бол дөрвөн баг нь босцсон байна гэдэг чинь маш одоо чухал зүйл нь босцсон байхад битгий шамтраарэ. Ингээд дахиад л хийх юм болчихж байгаа юм уу? Дахиад л хийх гэж байгаа юм уу? Энэ одоо тий хийгээд л байхад ингээл дахиад болохгүй ч юм уу? Одоо ажил дээр тий хүмүүсийн хоорондын харилцаан дээр тий чухал гэсэн суурийг ер нь тавьсан байна. Чухал гэсэн зүйлээ хийцэн байгаа байхгүй юу? Тэгэхээр яг суурь нь сайн тавигдсан зүйл бат бөх байдагтай адилхан бат бөх болцоод байх чинь бат бөх гол юм нь хийх гэж байгаа чинь дараагийн хийх жижиг үйл явдлуудаас битгий шамтарч хойшин суугаарай. Одоо маш жоохон дутуу хэрэгтэй. Жоохон дахиад үйл хөдлөл хийх хэрэгтэй. Энэ одоо чухал зүйлийн араас шамтарч ерөөсөө сууж болохгүй. Жоохон нэг юм шамтраад хойшоо суудсан байгаа байхгүй. Йоо за бэлий залхаж байна тий. Йоо бас л уу гэл тий. Одоо би надад бараг хүч байхгүй байна гэж бодоод тэтэрхий хоошоо хараа суудсан. Тийм мэдрэмжтэй. Тийм мэдрэмж аваад байвал жоохон дахиад үргэлжлүүлээд хийгээрээ. Энэ одоо нэг юм шамдраа суудсан байгаа хэцүү мэдрэмж чинь ард танд айгүй сайхан тий хийсэн бүтээсэн зүйлийг чинь үр шим нь маш сайхан хөгжил цэцгэлсэн маш сайхан танд үр шимтэй тий одоо маш өөр одоо тий шин мэдрэмж тийм зүйл өгөхөр байгаа байхгүй юу? Магадгүй та одоо ажиллаа хийж агаад хийсэн ажлынхаа хажуугаар дахиад нэг зүйл хийх гээд ч юм уу тэрэн дээрээ атсан тий хоёр талаас орлоготой болох гэж ч юм уу ингэж байгаа бол эн чинь маш зөв. Одоо ажил төрөл дээр ч юм уу эсвэл амьдралын асуудал дээр ч юм уу өмнөх зүйлээ орхиж явуулаад дараагийн зүйл рүүгээ шилжилт хийх гэж байгаа бол хоёр сонголтын дунд гаццсан тий өсөлт дэвжилт ирэх нэ. Тэр чин одоо хэцүү байх одоо юм одоо болж бүтээд маш сайхан тий шин боломж, шин ажлын боломж, шин хайр дурлалын боломж ямар нэгэн зүйл төр шин зүйл ирэхийн өмнөхөн маш их юм хоолой зангируулсан маш их тий хэцүү босоод алхахад ч хүндрэлтэй тийм мэдрэмж авж байгаа чинь юм чинь эргүүлээд ийм сайнны тохио байдаг болох ч нэ хийцэн байна, бүтээсэн байна, явсан байна. Дундаас нь хаяагүй байна. Үдээ хүртэл явчаад хайвал харамсалтай юм шүү те. Нэг хаалга хаагдахад нөгөө хаалга нэгддэг. Тэгэхээр ажлын боломжн дээр ч тэр илүү боломж хараад илүү их одоо тий орлого олох гээд илүү карьерийн төлөө ч юм уу дараагийн сонголт руугаа шийдвэр гаргах гээд ядраад сууж байвал жоохон босоод жоохон дахиад үргэлжлүүлээд ингээд тий хэцүү мэдрэмжээ жоохон хошноод ингээд урагшлаад явах юм бол дахиад өөр хаалга нэгтгэх юм. Дараагийн тэр хаалга ч юм болохоор магадгүй энэ дээр ингэж харагдчихэв. Илүү ол замаг ихтэй, илүү танд одоо тий санхүүгийн хувьд асуудалгүй болохоор тийм хаалга байгаа хгүй. Тийм хаалга нэгдэж байна. Одоо энэ хаалгыг тий ажил төрлийн хувьд санхүүгийн асуудал гэж ярьж байна. Хайр дурлалын тал дээр гэх юм бол
хайр дурлалын тал дээр ч гэсэн одоо шинэ хаалга нэгж байгаатай холбоотой та өнөөдөр шинэ одоо шинэ боломж, шинэ зүйл, шинэ хүн гарч ирнэ. Энэ таны одоо санхүүтэй тий таны ажилд туслах, таныг одоо ажлаа хийх эрч хүчтэй болгох тийм нэг шинэ хаалга танд одоо тий ямар нэгэн одоо мөнгөний их өсвөрийг чи илүү сайжруулахаар тийм шинэ хаалга гонгоогч байна. Тэгэхээр ингээд өмнө ямар нэг үнд гомдсон, хэцүү байсан тэр мэдрэмжээ өөрийгөө аягүй сайхан тавиад явуулаад ингээд одоо нэг юм юмд нэг юм хүлэгдсэн, ороогдсон тэр мэдрэмжийг гоё тайлаад өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй байна. Ямар нэгэн зүйл дээр ерөөсөө нэг юм тухтай мэдрэмж авах хэрэгтэй байгаа. Нэг юм хүлэгдсэн. За гэсэн одоо нэг юм юмны араас бүрэн гүйцэд гарч ирэх юм чадваргүй тиймэрхүү байгаад байгаа хгүй. Тэгэхээр энэ мэдрэмжээ яг өнөөдөр тавиад явуулвал илүү одоо боломж илүү таныг одоо бүр гарч ирж байгаа өдрүүд бол хоёр одоо маш тий шин одоо хоёр сонголт гарч ирж байгаа хгүй. Энэ хоёр сонголтыг та өнөөдөр тий ерөөсөө энгийн байхгүй эдгэрэлт нь айгүй энгийн. Эргэн тойрныхоо чамааг сонсдог чиний одоо тий ямар ч үгийг сонсоод ойлгохоор тийм үндэ нэг сайхан сэтгэлээ уудлаад. За үнэхээр зарим үед ингээд бүр за хүнд ингээд нууцаа хэлэхээр араасаа ингээ эвгүй мэдрэмж авдаг. Миний ямиг өөр хүнд ярьцдаг ч юм уу. Дотроо нэг онгойлгоод ярих гэхээр хүн байхгүй байгаад байвал үнэхээр байхгүй байгаад байвал бичээд хин нэгэнд уншуулахыг хүсвэл шатаа. Ямар нэгэн байдлаар энэ одоо тий бусдад гомдсон, цөхөрсөн энэ мэдрэмжийг эргүүлээд гаргах хэрэгтэй байгаа. Ихэнд хэлснээр одоо тий эрэгтэй үзчихвэл тэр айгүй ажил төрлийн амжилттай байгаад хайр сэтгэлийн асуудал дээр жоохон нэг юм хэцүү болохгүй тий гэр бүлтэйч бай ганц бич бай аль хүмүүс дээр нь ингээ харахад тэр зүйл удахгүй одоо гэр бүлийн амьдрал удахгүй сайжирнаа. Битгий шамтраарэ. Би хичээгээд тахад яагаад ингэж болохгүй байгаа. Яагаад намайг ойлгохгүй байгаа. Би ингээ хийгээд л байна штэ тий. Яваад л штэ гэсэн иймэрхүү өнцгөр битгий хараарэ. Тэгээд ер нь шин боломж л ирж байна. Ер нь шин сар гэдэг бол хүнд маш ивэлтэй хөл боломжийг хүмүүст ерөөхдөө ингээ нээж өгдөг. Тэгээ энэ сар бүр нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүст мань тэр тусмаа бүр 2-2 шинэ бүр маш том тийм боломжийн үүд хаалга танд ингээд хаалгаа нээж ийн. Та өнөөдөр өөрийгөө тий сэтгэл хөндөөрлсөн тэр хэцүү байгаа мэдрэмжээс гаргаж чадах юм бол тэр хоёр хаалга таны өмнө маш томоор онгойж, маш томоор нээгдэж бодсон сонсон зүйлийг чинь бүтээхийн танд маш их туслах нэ. Тэгээд урмын хөвгтэй комент бичдэг сувгийг маань дагсан хүмүүстээ маш их баярлалаа. Дагаагүй хүн байвал сувгийг маань дагаарай гэж хүсэж байна. Тэгээд энэ руу тэмдэг танд хэрэгтэй юм шиг санагдаж байвал би энэ дээрээ юм уу те цаасан дээр бичээд өөрийнхөө бие дойрхон хэсэгтэр аваад явбал таныг энэ руу тэмдэг хамгаалнаа. Тэгээ нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүстэй ад жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөө 4 сар таныг маш сайхан ад жаргалтай бүхэл сайн сайхан зүйлээр ивэх болтугай. За 2 дугаар бүлгийн уншлагатаа оръё. За 2 дугаар бүлгийн маань хүзрийн руун тэмдэг бол аяллаа руун байна. Аялал. За аялал гарах гэж байвал та энэ сард аялах нэ. Аялал гарахаар төлөвлөж байвал тий. За бүр юу яах юм бол за ямар нэгэн аялал төлөвлөөгүй. Энэ сард аялахгүй гэж бодож байгаа хүмүүс л амьдралын тал дээр
одоо зүйл те шинэ орчин, шинэ зүйл мэдрүүлсэн, шинэ уур амьсгал магадгүй орж ирэхээр юм шиг тиймэрхүү харагдаж байна. Тиймэрхүү мэдрэмж төрж байна. Тэгээд эрэгтэй эмэгтэй аль нь ерөнхийдөө вау эрэгтэй эмэгтэй аль нь ерөнхийдөө нэг тийм хүчрэхэг мэдрэмжтэй хүчрэхэг одоо бусдыг урд нь гарч манлайладаг одоо хүний үгээр яахгүй өөрийнхоороо яваад тэрүүгээрээ ч гэсэн ер нь айгүй сайн амжилттай байдаг. Бусдын үгээр биш өөрийнхөө үгээр явхад илүү сайхан амжилттай байдаг тийм төрлийн хүмүүсийн энерги харагдаж байна. Тэгээд ажил нь болоод бүтээд байгаа ч гэсэн жоохон нэг юм утран үзэлтэй харагдаад байна. Утран үзэлтэй. Хүний нүдэнд харагдахаараа айгүй тийм хүчтэй, мундаг, тайван, манлайлагч, удирдахч те мундаг тийм харагдаж байгаа юм шиг мөртлөө яг дотоод хүн чинь болохоор маш их зүйл боддог. Магадгүй нойргуудалд орсон. Маш их олон хэрэггүй зүйлсэд хайрын сайхан энерги зарцуулж байна. Олон юм бодож тунгаах тусам бодол илүү одоо нэг юмыг маш их одоо ингээд бодоол ах тусам одоо тий гаргах одоо шийдвэр нь жоохон муу байх гэдэг. Юмыг удаан биш битгий бод. Өөрийгөө бүр юм шаналгаж, зовоож тий хэцүү болохгүй байгаа зүйл рүү ингээд битгий хараа. За ажил олоод тахад одоо гэр бүлтэй хүмүүс ирэх юм бол гэр бүл минь ямар ийм тийм асуудал ч юм уу тий өөр болж байгаа зүйл рүүгээ харах хэрэгтэй байгаа байхгүй. Таны одоо өөрийн чинь одоо нэг ийм хувь хүний онцлог нь болохоор ерөнхийдөө нэг ийм хүнийг гаднаас нь харахад болж штэ баг ямар сайхан залуу вэ ямар сайхан эмэгтэй вэ гэж харагдаг мөрлөө дотроо ийм амар унтарсан хэцүү маш гонигтай байгаа байхгүй. За тэгээд ганц би хүмүүс маань үзэж байвал 4 сард таныг биш тэ хайр таныг ивэж байна. Хайр тань дээр ирэх нь байна. Хостой болохыг хүсэж байвал нэг биний чинь нөгөө тал энэ 4 сард гарч ирэх маш өндөр боломжтой. Таныг одоо яг л одоо илүүчгүй дутуучгүй одоо нэгнийгээ хайрладаг гэдэг шиг яг л чи тэр хүнд хайр өгөхөөр чанд буцаагаад өгдөг чи тэр хүнд сэтгэл өгвөл буцаагаад өгдөг чи тэр хүнд хоол өгвөл буцаагаад өгдөг яг л нэг юм өгсөн авсан тэнцүү яг тийм нэг сайхан хосын харилцаа хүлээж байна гэр бүлтэй хүмүүс үзэж байвал гэр бүлийн хосын нэгнийгээ хоёр биендээ гаргах цаг хугацаа энэ дээрээ өмнө нь нэг нь арай илүү хичээгээд нөгөөх нь арай илүү хойшоо суугаад байсан юм шүү дээ. Энэ сард нэгэндээ айгүй тийм гоё өгсөн өгөөмөр тэр хийхгүй байна тэрийг гэж биш. Та өнөөдөр хажуудах хостоо хайрыг өгвөл танд тэр хүн буцаагаад өгөхөөр байна. Магадгүй 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань ерөнхийдөө энэ 4 сард хайраар ивэгдсэн сар ах шүү. Хайртай хүнтэйгээ хамт байдаг хүмүүс бол хайртай хүмүүсээр ивэгдэх нь ганц би хүмүүс бол найзын хайраар тэгээ дээрэс нь бүр шинэ хосын харилцааны шинэ хүний хайраар ивэгдсэн тийм сар байна. Юмд маш юм өөдрөг байх хэрэгтэй байна. Хоёр ийм байдалтай байгаа байхгүй. Нэг нь аяйгүй ингээд өөдрөг, мундаг, чаддаг, бүтээдэг. Тэгээд нөгөө өнцг нь болохоор амар гутран, харанхуй, бараан. Энэ хоёрыг тэнцвүүлвэл ямар вэ энэ сард их зүйл битгий бодоо. Их зүйл бодлоо гэд таныг өнөөдөр наад бодоод байгаа асуудал чинь бодлоо гэж шийдэхгүй. Гаргаад явал шийдэж болохгүйг нь зүгээр л сайхан орхичих. Дураар нь орхиод явуулахад болох юм болдгороо л болно. Бодоод болохгүй зүйл гэж бол байдаг. Тэгэхээр ингээд хитрхи их гүн бодолд автцсан одоо юу гэдэг ажил төрлөө айгүй сайхан хийж явж байснаа яг ингээд ганцаараа болохоор маш их гүн бодолд автцсан. Найз нөхдөсөө сайхан хайрыг мэдэр
Тэ юмд эрчтэй, хурдтай тэ тийм байхсаар ирж байгаа байхгүй юу? Удаан бодож, удаан гашуудаж, удаан нэг зүйлийн төлөө ингэж тэ хий дэмий сайхан үнэтэй цаг хугацаагаа биш. Айгүй тийм сайхан эрч хүчтэй тийм сар ирж байна. Тэгэхээр ингээд энэ сарын одоо 2 дугаар уншлагын маань ерөнхий зүйл нь ерөөсөө аялал. Та өнөөдөр тэ хаашаа аялахыг хүсэж байна? Гадагшаа аялахыг хүсэж байна уу? Эсвэл тэ хайр сэтгэлийн аяллаа илүү сайхан болгомоор байна уу гэж хүсэж байвал хайр сэтгэлийн аялалчин илүү сонирхолтой, илүү тэ илүү хурдтайгаар хөгжих боломжтой тийм сар танд ирж байна. Тэгээд өнгөрсөн рүү битгий өнгөж хар. Өдөр тутамд болж байгаа жижиг процессуудаас ч ихсэн стресс битгий аваа. Өнөөдрийн асуудал бол ерөөсөө л өнгөрсөнд болж байгаа өнөөдөр маргааш болоход өнөөдөр гэдэг бол тэ дурсамж болоод үлдэх учраас заавал тэр болгон дээр дүн шинжилгээ хийгээд л өнөөдөр юун дээр алдчихв, өнөөдөр юу болохоо болчихв гэж бодох биш, сайн сайхан зүйл рүү илүү их анхаарлаа хандуулж илүү өөрийгөө одоо энэ зурган дээр их юм бол айгуу тийм enjoy тий бусдыг одоо юмыг сайхан зүйл харчаад тэрнийхээ зургийг авах гад зогсож штэ. Тэгэхээр ерөөсөө энгийн зүйл төр ч юм уу тий тэнгэр рүү хараад гоё одоо мандаж буй нар ч юм уу жаргаж буй эсвэл тэнгэр дээр хөөрцөн байгаа ч юм уу эсвэл гоё тэнгэрийн өнгийг ч юм уу тий нэг юм жоохон өөр өнцөг тий эсвэл гоё өнцг нь зүгээр л нэг юм гоё сайхан зүйлийг харах хэрэгтэй байгаа байхгүй. Тэгэхээр магадгүй илүү гоё тайвшрал өгч магадгүй. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань 4 сард аялал нь маш сайхан амжилттай байх болтугай аялалт нь амжилт төсөй. Тэгээ руун тэмдгийг сонирхож байвал энэ руун тэмдгийг бие дээрээ юм уу эсвэл бол хаасан дээр бичээд өөрийнхөө бие дойр хэсгээр аваад явах юм бол аяллаа чи илүү сайхан бартаагүй илүү сайхан болгоход туслана гэж бодож байна. Тэгээд цугийг маань дэмжиж дагсан хүмүүстээ маш их баярлалаа. Урмын хөвгтэй комментууд бичиж байгаа хүмүүстээ баярлалаа. Дагаагүй юм байвал дагаарай. Тэгээд 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүстээ хамгийн сайн сайхан аз жаргалыг хүсье. 4 сард нь амжилт. За 3 дугаар бүлэг. За 3 дугаар бүлгийг сонгосон руун тэмдэг бол өсөлтийн руун тэмдэг байна. За одоо 4 сар танд магадгүй өсөлт хөгжилттэй одоо таны хийсэн зүйлийн чинь үр шим одоо яг тий гарах сарчин ер нь болж байна. Та одоо тий өсөж явж байгаа бол одоо өсөлтийг хүсэж байвал тий хийж байгаа зүйл чинь одоо ингээд дахиад ингээд хийгээд хөдөлмөрлөөд хичээгээд явж байгаа нэг тийм айгүй нэг тийм дэврүүн гоё сэтгэлтэй те урдах ажиллаа айгүй тийм сайхан ажралтай сайхан хийдэг тийм төрлийн хүн байгаа байхгүй одоо ингээл за болгоноо бүтээнэ хичээнэ гэл те тэгэхээр ингээд тэр чин бүр илүү сайхан өсөж өгчих нэ бодсон зүйл чинь санснаар болох нэ. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийн маань энерги ерөөхдөө маш тийм дайчин уртхаа хийдэг тий хүссэн зүйлээ одоо ажлынхаа үр шимийг авдаг хүссэн зүйлийнхаа ардаас явдаг тэрийгээ ч авдаг гэдгээ ч өөрөө мэддэг. Тэгээ энэ 3 сард тань дахиад шинэ боломж гарч ирэх нь. Дахиад одоо шинэ боломж нь ажлын хувьд ч юм уу те ажлын хувьд илүү дэвшилттэй илүү дахиад атгаад атгахад те алдахааргүй одоо маш тийм чухал сайхан шинэ боломж гарч ирж байна. Тэгээ ер нь бол ингээд санхүүгийн асуудал одоо энэ хүмүүс маань ер нь бол нэлээ нэг юм чадвартай
одоо хүнээс гуйсан биш те, өөрөө л урдах юмаа хийждэг, бусдын нэг гарыг харсан биш те. Тиймэрхүү хүмүүс харагдаж байна. Магадгүй зарим нэгэн зүйл дээр одоо юу гэдэг хүнээс одоо те нэг юм гуйхаар байх юм бол гуйж болно шүү. Хүнээс зарим үед тусламж хүсэх хэрэгтэй байгаад байна. Бусдаас тусалцаа авах нь одоо амар хэцүү те. Одоо ёо нэг юм ядуу мэдрэмж, амар юм гуйлгач шиг мэдрэмж авдаг юм шиг тийм мэдрэмж төрөөд байгаа юм биш үстэй. Тийм мэдрэмж одоо авах гээд байгаа юм шиг мэдрэмж төрөөд байвал битгий тэр мэдрэмж одоо тэгж бодоорой. Зарим үед бусдаас тусламж хүсэх хэрэгтэй. Бусад хүн танд туслана. Тэр тусламжийг одоо хэрэгтэй үедээ танд хэрэгтэй байгаа хүмүүсээс авах хэрэгтэй байхгүй юу? Одоо ингээл те. За тэгээ хэлчих юм бол намайг энэ нэг юм одоо юу гуугаад ирвэ, намайг амар хэцүү байна гэж бодчих юм болов. Бусдад айгүй тийм те болж гин бүтэж гин гэсэн одоо нэг юм хитрхи одоо за чи угаасаа л те та угаасаа л ингээ ерөөхдөө бусдад хийж чаддаг, бүтээсэн те бүтээдэг тийм төрлийн хүн харагддаг учраас хаяада бусдаас юм гуйхад ерөөсөө тийм бусдад нэг юм те ялагдсан гэсэн ерөөсөө тийм мэдрэмж авахгүй. Энэ хүлээсийг ерөөсөө тайлах хэрэгтэй байгаа. Энэ хүлээсийг тайлж өгвөл илүү те илүү сэтгэл хангалуун, илүү их ол зомогтой, илүү их одоо те магадгүй одоо хайр сэтгэлийн тал дээр ч энэ харагдаж болох байхгүй. За одоо би одоо те ингээд тэгээд хэлчих юм бол тэгдэм болов ч юм уу те. Одоо ямар нэгэн зүйлийг үйлдэж хийсэн хүн л өнөөдөр үр шимийг нь авна уу гэхээс бодоод бодсон зүйлээ хэрэгжүүлж чадахгүй байгаа хүн тэр одоо бодолтойгоо л үлдэх байхгүй. Тухайн үед бодоод өнгөрцөн зүйл чинь дараа нь хийдэг байж үгүй байж үү гэж харамсаж суухын оронд одоо энэ 4 сард та бодож байгаа зүйлээ үйлдэл болгох юм бол танд үр шим нь илүү сайнаар тусгаар байна. Таны хүн онцгүй, муухай, болохгүй, бүтэхгүй байгаа гэсэн мэдрэмжээр ердөөсөө ч харахгүй. Одоо хин нэгэн үний ямар нэг үгээр бодцсон те. За наа чи ингээд те хүмүүс ингээд хүнээс юм гуйхаар айгүй ингээд муухай онцгүйгээр тухгүйгээр хүлээж авдаг. Хайр гухаар хайрын гуйлгач шиг харагддаг. Ажил инээ тэрээд тусламж инээ тэрээд гуйхаар та мөнгөгүй чадваргүй юм шиг мэдрэмж төрөх гээд байвал та ерөөсөө тийм харагдахгүй. Танд ерөөсөө тийм мэдрэмж орж ирэхгүй. Тэгээ гэр бүл хосын харилцаанд хит би гэсэн ч юм уу. Би олдог, би хийдэг, би чаддаг ч юм уу. Битгий тийм байгаарэ. Одоо их мэдлэг гартаа авч утсан тэгээ гэр бүлдээ ч гэсэн одоо та ингээд гэр бүлээ ч гэсэн өсөж хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Дан ганц ажил гэдэг дан ганц би гэдээ яваад байлгүй. Дан ганц би ялна гэдэг байхгүй. Жохон бид гэж гих байх хэрэгтэй байгаад байна. Тэгээд за нэг иймэрхүү юм харагдаж байна. Энэ бол маш цөөхөн хүн байх тий. Нэг юм шүүхтэр ч юм уу цагдаа сэргийлэхтэр ямар нэгэн асуудалтай байвал та ялна. Таны талд энэ асуудал шийдэгдэнэ. Гэхдээ дахиад дараагийн удаа энэ алдааг битгий гаргаарай гэсэн иймэрхүү зөвлөгөө өгч байна. Энэ бол маш цөөхөн тий. Ганц 2 хүнд нэг иймэрхүү маш тийм жижигхэн деталь байгаад байна. Тэгээд 4 сар ерөөхдөө миний хувьд харахад энэ хүн маань өөрөө ер нь асуудал нэтрээ бол ер нь л баг байхгүй. Зүгээр хитрхи жоохон нэг юм байж магадгүй. Жоохон бардам байгаад байж магадгүй. Зарим нь жоохон бардам зангаад хаяад жоохон би гэсэн үслээсээ хаяад ингээд өгөх юм бол за ганц би хүн байвал хосын харилцаанд ч гэсэн илүү сайхан боломж гарч ирэхээр байна. Гэр бүлтэй тэгээ ажил төрлөө харж байвал ажил төрлийн тал дээр ч гэсэн бусдаас тусламж гуйхад шинэ боломж гарч ирж тэр ингээ ялгалтанд хүргэн тэр илүү их боломжийг авчирнаа. Тэгэхээр 4 сар ерөөсөө ивээгцэн айгуу тийм сайхан магадгүй тий өгж байгаа зөвлөгөө нь бусдаас одоо өсөж хөгжөөд илүү сайхан явж байгаа чинь бусдаас энэ сар гуугаад үсэх юм бол бусад хүмүүс танд тусламжийн гараа маш сайхнаар сунгахаар тийм сар харагдаж байна. За тэгээд
3 дугаар бүлгийг сонссон хүмүүсийн маань уншлага энэ төрөйд өндөрлөж байна. Сувгийг маань дагсан хүмүүстээ мөн сайхан комментууд бичдэг хүмүүстээ маш их баярлалаа. Дагаагүй хүмүүс байвал дагаарай гэж хүсэж байна. Тэгээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхаа 4 сард амжилттай бүх сайн сайхан бүхнийг хүсэн өрөөе. Тэгээд бичлэгийн маань үзсэнд баярлалаа. Баяртай.